Энэ хаана байдаг газар гэж бодож байна. Аимшигтай жихүүдэс хургим хуипин мойн гүнд эмгэн шузам амьддаг билээ. Энд тэндгүү амьтдын яс хөглөрөж, хүйтэн салхилж амьтдын сүнсч байгаа мэт хинч очоод хэдэн секундч тисэж чадах ойн мод. Эмгэн шулмын хишгэсэн газар бүрт хатаж амьгүй болж, эмгэн шулам зүрх төдийг л дайжин зүхтах амьд амьтад. Энэ аймодонд амьтай бүхэн бараг үлдээгүй. Дахиан хөлд байшинда орж өдөр бүр хийдэг зан үйлээ бэлдэх гэж байна. Энэ ертөнц зөвхөн минийх. Бүгд надаас айж амьдрах ёстой. Юу болоод байна вэ? Амар амгалан байсан шулмын гэрт зочин ирлээ. Энд кино зураг авалт болж байгаа юм уу ихчээ? Ханаас ирсэн чи? Өөрөө ирсэн хоол юм биз дээ? Улаанбаатараас. Би зүгээр TikTok хийгээд эмгэн шулмсны бичлэг үзчихсэн. Эмгэн тоогоогоо бэлдэж эхлэлээ. Охин руу нохон шингэн цацаад чирч гарав. Юу болоод байна? Эмээ, та надад юу хийж вэ? Энэ юу вэ? Цаг хугацааны гажуудлаас болж гадаа айн шиг нүүрлэж эхэлв. Цаг хугацааны цаг миний мэдэл байна. Чи Улаанбаатарч билүү? Тийшээ буцах аргагүй болсон. Эмээ, аим өршөө. Та намайг амьд үлдээвэл би танд KFC авч өгье. Сони юм да. Би чамд буруу шингэнээ цацсан юм байх та. Тэр чинь юу юм? Юу ч байсан бай. Тэрийг идэхийн тулд чамайг түр амьд үлдээх нэ. Нүхэнд байгаа юм байна. Та идэх үү? KFC чинь юугаар хийсэн юм? Амтгүй бол чамайг идэндээ. KFC чинь дахианы мах штэ эмээ. Чи дээхэн үед миний дахиан хөлт байшингийн нэг хөлийг KFC гэж болгосон байна. Эмээ минь юу гэжтэй? Гэтэл гинэд толн ногоонуудаа айргилдэж чичрэж эхэлнэ. За яах вэ? Одоохондоо амьд үлдээ. Гаднаас амьтны яс цуглуулад ир, гал түл. Эмээ, та тэр KFC идэхгүй юм бол би идчих үү? Олон юм яриад байлгүй. Эндээс хурдан гарч яс цуглуул. За, эмээ, хэдийн яснуудыг чинь хурдан цуглуулад ирье. Эмгэний толны хажууд оч. Цагаан үүдээс харуулж байр.
хурдан буцаж очихгүй бол гэрийн даалгавар хийгээг өгч. Муу дэггүй чөтгөр. Юу хийж байгаа чинь энэ вэ? Аахан соргодон алга болоо. Би чамайг заавал олно доо. Муу бяцхан чөтгөр минь.